За манайхан галзуу кино сувагтай тавтай морил. Мөрөн энэ удаад гараад удаагүй байгаа буюу 10 сарын 3-нд үзэгчдийн хүртэл болсон ийм нэг галзуу киног ярьж өгөх гэж байна. Нэр нь Jenny Make a Wish. Хөрхөн хідэнктэй энэ киног буруу нэг дор ярьж өгч чадахгүй. Майрвал улам бусад кинонуудтай холиод солиод явцхан шүү дээ. Энийг та нар маань ойлгож байгаа бах. Гэхдээ нэг удаахгүйгээр айл болох хурдан ярьж өгнө. За тэгээд энэ галзуу сонирхолтой киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар үл хөдлөх болон дулаан зогсоол граш барьцалсан зээлийг олгодог Бари Центр банк бус санхүүгийн байгууллага болон баярт мөчөд зориулсан төрөл бүрийн амтд цуглуулгыг хийж өгдөг Mongolian Cheese Platter хамтран ажиллаж байна. Та нар маань муу буюу галзуу кино суугаад дэмжихийг хүсвэл сабадраагүй болсоо адаарсан бол лайк адархтал тэгээ болоо явчихж байгаа юм шүү. Ингээд хэдүүлээ энэ галзуу сонирхолтой киноны тайлбартаа орцгоё. За Каян гэгч нэг бүсгүй их хотоор алхаж яваагаар кино эхэлнэ. Каян бол сэтгэл хөдлөл багтай, хүмүүстэй додонсдаггүй маш хүйтэн хөндөнийг. Нэгөрөө тэрнийг Дубай дэх нэг үнэтэй ресторанд сууж байтал ээж нь хурч ирээд урдан суун. Одоо хангалттай гэж чамд бодогдохгүй байна уу? Каян олон жил уулзаагүй ээжтэйгээ уулзахаар Дубайд ирсэн нь тэр байж. Ээж нь тэрнийг Солонгост үлдээгээд Дубайд ажиллахаар орхиж явснаас хойш анх удаа уулзаж байгаа нь энэ. Каян ээжтэй өөрийнх нь юу хүсэж, юу хийхийг заагаад хэрэггүй тухай ярьж эхэлтэл ээж нь яриаг нь таслах гэж оролдлоо. Үүнд нь дургуутсан Каян ээжийнхээ нүдрүү ширүүн хараад намайг ярьж явахад дахиж миний яриаг битгий таслаарай. Та сүүлийн 10 жил миний хоолойг сонсоогүй шүү дээ. Та охиныхоо дуу хоолойг санаагүй гэж юу? Гэж асууна. Эвгүй байдалд орсон ээж нь тэрний гар дээрх сорвийг хараад юу болсныг асуулаа. Хариуд нь Каян ажилласаа болоод энэ мэт шарах сорив авах нь ердийн үзэгдэл гэдгийг хэлдэг. Энийг сонссон ээж нь уурлана. Би чамд хангалттай их мөнгө өгсөн. Чи мөнгөний төлөө ингэж өхөн хатан ажиллах шаардлагагүй шүү дээ. Би таны хэлсэн сүүлийн өгүүлбэрийг сонсоогүй гэж бодъё. Ягаад гэвэл эмээ намайг хүнтэй ийдэх харцаж бай гэж сургасан. Харин та надад юу ч зааж сургаагүй шүү. Энэ үеэр олон жилийн өмнө болсон нэг үйл явдлыг харуулна. Тэр үед ээж нь охиноо эмээ дээр нь цүнх дүүрэн мөнгөтэй хамт үлдээгээд явсан байж. Энэнд нь уурлсан эмээ нь тэр үед ээжийг нь амьдрал хичнээн хэцүү байсан ч төрүүлсэн охиноо хаяад явж болд юм уу? Гэж загинж авчирсан мөнгийг нь эргүүлээд шидэж байж. Тэр цагаас хойш хэсэг хугацааны дараа Каяны сургуулиас эмээ рүү залгаад яралтай уулзах хэрэгтэй байгааг дуулгалаа. Эмээ нь ангийн багштай нь очиж уулзтал багш эмэгтэй хэлнэ. 2 сарын өмнө манай анги мэлхий дээр задлан хийх хичээл хийсэн юм. Тэгсэн тэр цагаас хойш Каян намайг дахиад мэлхий авчирч өгөөч. Би дахиад задлж үзмээр байна гэж гуйгаад байгаа. Та нэг арга хэмжээ авч өгөөч. Тиймээс эмээ нь охиндоо амьгүй мэлхий авчирсанд бяцхан Каянч дуртай наргагүй задлан хийж эхэлжээ. Энийг харсан эмээ нь цаасны худаг аваад Каяны гарыг зүсэж орхилоо. Гарыг нь зүссэнд цочирдсан Каян охин өөрийн мэдлгүй эмээгээ багалзуурдаж авсан ч эмээ нь бууж өгсөнгүй. Гарыг нь бариад энэ амьтад ч бас бидэн шиг өвдөлт мэдэрдэг. Тиймээс хэрвээ чи өөрөө өвдмөргүй байгаа бол бусдыг битгий өвдөгжий гэж чухалчлан сургажээ. Каян охин багаасаа сэтгэл хөдлөлөө зөвөр илэрхийлж чаддаггүй байсан нь илэрхий. Тэгээд энэ бол бидний амьдралдаа баримтлах ёстой алтан зарчим гэж зааж өгчээ. Энэ түүхийг дурсаж ярьсан Каян ээжтэй. Хэрвээ эмээгийн зааж өгсөн зарчим байгаагүй бол та өдөөд өгчихсэн байх байсан биз? Гэхдээ та битгий санаа зов. Та намайг дахиж харахгүй. Баяртай ээж. Гэж хэлчихэд яваад өгнө. Зочид буудалдаа эргэж ирсэн Каян маргааш нь Дубайн элсэн цөлөөр аялах аяллаа багтай хамт элсэн цөл рүү хөдлөлөө. Цөлд очсон жуулчдын сэтгэл хөдлөж зураг авах уулж бичлэг хийжсэн ч Каянд тэр бүхэн ердөөсөө ч сонирхолтой байсангүй. Удалгүй цөлд салхилж элс баг мэт болсон хуйларч эхэлсэнд хөтчөнд тэдэнд энэ бол Бердний бүжиг. Берд 1000 жил тутамд нэг удаа ингэж бүжгэлдэг юм. Та нар энийг харж байгаа нь азтай хэрэг шүү гэж тайлбарлалаа. Гэвч энийг харж зогссон Каян аманда азгүй амтан бүжгийг хосоороо бүжиглэх ёстойч тэр энд бүх насаараа ганцаараа бүжиглж байна шүү дээ гэж бовтнод. Тэгээд жуулчдыг цааш алхахад Каян ганцаараа эсрэг зүг рүү алхана. Энэ үеэр Солонгосоос найз нь мессеж бичиж аялал хэр байгааг асуулаа. Каянч хариуд нь элсэн цөл бол үсгэлэнтэй, аврах том, нам гүм. Кактус сургуулаад хажууд нь өөрийгөө булахад хамгийн тохиромжтой газар байна гэж бичдэг. Санаан зовсон найз нь тэрэнд миний найз бие бариарай, ууралж болохгүй шүү. Цагныхаа зүг сонсож тайвшраарай гэж завлана. Тэгсэн Каян алхаж яваад гинэд ямар нэг зүйлд бүдрээд нүрээрээ унчихдаг. Эргээд хартал тэр нь нэг дэнлүү байна. Бухимдсан Каян дэнлүг бүх хүчээрээ газарт савж эхэллээ.
Тэгээд газарт савж байхдаа ээжигээ цогч байна гэж төсөөлөөд дотроо байсан бүх уур хилэн гомдол цөхрлөө гаргаад хашгирна. Тэгээд хэсэг хугацааны дараа тайвширсан Каян Дэнлүг аваад холоо гэгчин шидэх гэтэл гинт их салхи босч хуйларснаа дэрэгдэн гинэд бэрд гараад ирнэ. Тэгсэн мань Каян тэрнээс айхан бүхэл үснийхээ шорыг сугалж аваад хоолойд нь тулгалаа. Чи хэн бэ? Чамайг алхахаас өмнө хурдан яриадах. Би болж өдгөр. Гэхдээ хүмүүс намайг бэрд гэж дууддаг юм. Гэж хэлээд өмнө нь сөгдөн. Тэгсэн Каян тэрнийг хүн гэж тоолгүй хажуугаар нь яваад өгнө. Сандарсан бэрд хүлээгэж би чамайг 1000 жил хүлээсэн шүү дээ. Гэж хашгирсан ч Каян тоохгүй явсаар. Мань бэрд араас нь гүүх гэсэн чи хитрхи урд ургасан үсэндээ хорооцолдоод бүдчиж ерөөсөө урагшилж чаддаггүй. Каян тэрнийг сүлд нь орхиод жуулчдын багтаага бууцаад явдаг. Тэгсэн тэрнийг зочид буудлын өрөөндөө орж иртэл нөгөө бэрд уртаас урт үсээрээ өрөөг нь дүүргч гисэн тэрнийг хүлээгээд сууж байна. Бүхэл бүтэн 1000 жил өнгөрсөн байж тээ. Чиний үс 1000 жилийн турш ургасан байхад сахалч нь ерөөсөө ургаагүй байдаг. Шал утгагүй юм аа. Ийм үг сонсно гэж бодоогүй бэрд цочирдож бандсан ч удалгүй бие барьж өөрийнхөө түүхийг тэрэнд ярьж өгнө. Би 1000 жилийн өмнө чамаас болж харагдсан шүү дээ. Тэгэхээр 1000 жилийн өмнөөс бэрд Дэнлүн дотор хоригдох болсон байжээ. Тэгэд өөрийг нь олсон хүмүүрт 3 хүслийг нь биелүүлж өгдөг болсон байна. Энэ бүх хугацаанд тэрний туслах Саид тэрэнд дэлхийн ертөнцид юу болж байгаа талаар мэдээлэл өгдөг байж. Дэлхийн нийтэд болж байгаа үйл явдлууд, өөрчлөлтүүд, дайн тулаан гэд олж сонссон бүхнээ тэрэнд ярьж өгдөг. Тэр бүхэл Саид хар ирвэс болон хувирах шидтэй байж. Саид өнгөрсөн бүх хугацаанд дэлхийгээр аялж нөгөө эмэгтэй хойд дүрийг олох гэж явсан ч бүтлгүйджээ. Нэг өдөр туслах нь бэрдэд хойд насны тухай болоод энэ дэлхийд дахиад хүн болж төрөх тухай ойлголт, дэлхийд даяар тарж байгаа тухай ярьж. Энийг сонссон бэрд шийдвэр гаргаж өөрийг нь Дэнлүнд хорьсон эмэгтэйг дахиж төрөхийг нь хүлээхээр шийджээ. Хэдэн мянган жил болсон ч хамаагүй эргэж ирвэл тэрнээс заавал хариугаа авна гэж тэр шийдэж. Учир нь хүн төрлөختөн мөн чанараараа шуналтай, амин хуваа хичээсэн байдаг гэдэгт бэрд бүрэн итгэсэн байлаа. Тэгсэн тэр эмэгтэй ихний 2 хүслээ бусдын төлөө зориулаад 3 дахь хүслээрээ тэрнийг Дэнлүнд нь буцааж хорьсон байж. За ингээд нөгөө эмэгтэйг нилээд хүлээсний эцэст 900 жилийн дараа бэрдэд нэг мэрэгэн санаа төрж. Тэгээд тэр бурханд хандан залбирч. Хэрвээ намайг чөлөөлсөн хүн үнэхээр сайн хүн байвал би ялагдаж энд үрд хоригдъя. Харин муу хүн байвал би ялж эрх чөлөөтэй болъё гэж гуйжээ. Тэгсэн тэгж залбираад удаагүй байтал Каян тэр Дэнлүг нь барьж аваад сэгсэрч газарт саваад золтол алж хаагүй байна. Бидэн гэж хоол идчихэд байсныг хэлэхүү хамаг хоол хамаар гарах шахсан шүү гэж бэрд хошгино. Бэрдийг ингээд хамаг амьдралаа ярьсан ч гэсэн Каян тэрнийг тоохгүй хിവэрэл байлаа. Хачи юм аа. Чи ч өтгөр юм бол би чамаас ерөөсөө айхгүй байна. Чи хүн биш гэхэр тэгээд яг юу юм бэ? Үгүй юу байх нь ямар хамаатай юм бэ? Хүмүүсийн адгийн хүслийг биелүүлж өгөх нь л миний гол ажил шүү дээ. Тэгээд Каяныг далайн ирэг дээрх тансаг ресторанд авчирсанд Каян тоомжиргүйгээр асууна. Тэгээд чи надаас юу хүсэж байгаа? 3 хүсэл. Гэхдээ би нас урсан хүнийг амьлуулж чадахгүй, ирээдүрөө аялуулж чадахгүй, нэг хүслээр олон зүйл хүсэж болохгүй гэж тайлбарлаад хүслээ хэлэх юм бол хүслийг нь тэр дорнд биелүүлнэ гэж тэр батлан хэлнэ. Энэ бэрдийн нэрийг Иблис гэдэг. Гэвч Каян тэрнийг ерөөсөж тоодгүй. Тиймээс Иблис тэрнийг хаасайгүй дагсаар байдаг. Тэр Каянтай ярилцахаар байнга яриа удаж нэг хүслээ хэлчихэлтэй гэж шалгаасаар. Залхсан Каян тэрэнд үе хариу өгч байсан ч Иблис хамт яваа хүмүүст нь харагдахгүй байсан учраас тэд Каяныг сэтгцэн өвчтэй гэж бодох болсон байлаа. Гэвч Иблисийг бусдад харагдахгүй байгаа гэдгийг Каян мэдээгүй байлаа. Нэрээ нэг юм хэлэх юм артаж намайг чамаас өөр хинч харахгүй шүү. Тэгвэл намайг энэ бүх хүн өөртөө ярьж байгаа гэж бодож байгаа хэрнэ? Тэгвэл бүгд намайг галзуу гэж бодож байгаа юм байна тийм үү? Тийм ээ. Гэхдээ чи ч бас час хийсэн эрүүл хүн биш шүү. Энэнд нэг дутсан Каян Дэнлүг авч яваад тэнгисийн ус руу шидэж орхиод зочид буудалдаа орж ирнэ. Тэгсэн тэнд нь Иблис айл хэдийн ирсэн. Ус хувцас хатагаад юу ч болоогүй юм шиг зогсож байна. Уралсан Каян Дэнлүг авч гараад холгүйхэн байсан нэг жуулчинд Дэнлүг нэг зоосоор зарж орхилоо. Тэгээд тэрнийг зочид буудлынхаа өрөөнд орж ирэхэд мань Иблис буудан дээр хэвтэж байна. Чи одоо миний хатан болсон. Би чамаас холдож чадахгүй штэ гэж Иблисийг хэлэхэд Каян тэрнээс салах арга бодож олохын тулд тэрнийг судлахаар шийдээд чи нисч чадахгүй гэж асуулаа. Тэгсэн Иблис гараас нь бариад би чамд харуулъя гэж хэлээд тэрч аваад дубаа дээгүүр нисэж эхэлнэ. Ингээд өндөр барилгын оройдоор гарч ирсэн хойно Каян сая нэг Иблисийг бэрд гэдэгт нь итгэнэ. Вау, чи үнэхээр бэрд байх нэ?
Хэрвээ би чамайг эндээс түлхчүүл чи өгөх үү? Чи тоглож байгаа үстэй гэж Иблисийг хэлж амжаагүй байтал Каин тэрнийг дээвэр дээрээс түлхэж орхидог. Тэр байшингийн дээвэр дээрээс унаад харагдахгүй болсон ч удалгүй илүү бараан, илүү ширүүн төрхтөгөр нийсэд хүрээд ирнэ. За бродкаст 2 реклам алгадаад. Дугаарыг хамтрагчид ажиллаж байгаа Bari Center банк бус санхүүгийн байгууллага нь үл хөдлөх хөрөнгө болон дулгаан зогсоол гараж барьцаалсан зээлийг олгож байгаа юм байна шүү. Хаяг нь 120 их хуралдаа офис 12 давхурт 1201 дот. Заман дугаарыг хамтрагчид ажиллаж байгаа Mongolian Cheese Platter нь баярт мөчигтэн улам нандан илүү амттай болгохоор тансаг амтыг оруулж байгаа юм байна. Сэтгэл зүрхээ шингээж захиалгын дагуу шинээр нь шууд үйлдвэрлээд өгнө гэж байгаа. Баярын ширээгээ чимэг тансаг амтны цуглуулга зүгээр л тэдэнд даатах. Mongolian Cheese Platter. За тайлбарт эргээд орцгоё. Сайн бэрд сая үгчихлээ. Би энэ төрхөө чамд арай эрт харуулах байж тээ. Тэгээд Каины урд настай уулзаж байснаа дурсан саналаа. Тэр үед Иблистэй уулзаж байсан охин маш сайхан сэтгэлтэй охин байж. Тиймээс тэр охин Иблист хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн байна. Тиймээс Иблис ууртай ширүүнээр хэлнэ. Би чамайг өөрчлөгдсөн байх гэж бодож байсан. Гэхдээ арай чим зүрх сэтгэлгүй нэгэн болчихно гэж бодсонгүй. Тиймээс ихний хүслийг хэл. Надаас өөрийг чинь уучлахыг гуй. Тэгээд амиа авар. Тэгээд нөхөр Каиныг багалзуурдаад авна. Би 3 хүслийг чинь биелүүлж өгөөд эрх чөлөөтэй болсон хойно хамгийн түрүүнд чамайг зүйл дуусгана. Тэгсэн Каин үүнээс найсангүй. Хэдийгээр хоолой нь богдчихсэн ч тэр хэлнэ. Тэгвэл одоо зүйл дуусгаач тээ. Тэгвэл би амьдралдаа анх удаа аз жаргалтай болно. Тэр цагт миний зүрх жинхнээсээ цохилж эхэлнэ. Энийг сонссон Иблис гайхаж хоцорлоо. Тэгээд Каиныг үнэн хэлж байгаа эсхийг шалгахын тулд Иблис тэрнийг багалзуурдсан хിവэрэ өндөр дээр нисч гараад доош нь унаглаа. Тэгсэн Каин айж ойрлохын оронд харин ч бүр инээмсэглээд нэлээд тайван байна. Ингээд Иблис тэрнийг замд нь барьж аваад хэрвээ чи надад дахиж дураараа гар хүрэх юм бол би хамлаа. Би хүн төрлөختнийг бүгдийг нь зүйл дуусгах шүү гэж анхааруулдаг. Тэгээд хүмүүс та нарын ялзрал туйлдаа хүрч одоо та нарыг муу зүйл дуруу татах чөтгөрийн ч хэрэг алга гэж хэлчихэд агаар дуурших мэд алга болно. Маргааш өглөө Каин бүх хувцас цүнхэндээ хийж аваад дэнлөг зочид буудлынхаа өрөөнд орхиод гараад явдаг. Тэгээд Солонгос руугаа буцаад нийслээ. Тэгсэн Каиныг онгоцны ариун цэврийн өрөө ороод ирэхэд Иблис суудал дээр нь суужчихсан хоол идэж байна. Имэ дээр очихоор явж байсан мань Каин бэрд өөрөөс нь салахгүй гэдгийг ойлгоод хэлнэ. Би үсээ арчлах гэж их мөнгө зарцуулдаг. Тэгсэн надаас урт минийхээс илүү гоё үстэй залуутай төрлөх тосгондоо очимааргүй л хүн шүү. Ингээд тэрнийг төрлөх тосгондоо ирэхэд халимаг үстэй болсон мань Иблис ч ойлгомжтой дагаад хүрээд ирнэ. Энэ удаад тэр бүх хүнд харагдаж байлаа. Тиймээс тосгоны хөгшчүүд тэрнийг Каины найз залуу гэж бодцгоно. Эвгүй байдалд орсон Каин энэ бид хоёр зүгээр л жирийн найзууд та нар энийг зүгээр сүвнэр гэдэл бодчиход болно гэж хэлчихэд яваад ордог. Хөгшчүүл Иблисээс нэрийг асуусанд тэр өөрийгөө Ибули гэж танилцууллаа. Дотогш орсон хойно ууралсан Каин гаражид ороод зээтүү шүүрч аваад Иблисийг цохихыг завдсан ч тэр мөчөд имэн ороод ирнэ. Үүнтэй зэрэгцээд Иблис ч харагдахгүй алга болдог. Имэн гайхаад хэлнэ. Чи чинь хинтэйгээ яриад байна. Ганцаараа яриад яагаад байгаа? Цагныхаа зүг сонс, тайвшир. Эмээгийнхээ үгнээс гардаггүй Каинч аргагүй ирэхэнд цагныхаа зүг сонсож хэсэг зогслоо. Энэ үеэр тэр баг байснаа дурсан сандаг. Эмээгэндээ ирээд удаагүй байхад нь эмээн тэрэнд хэлнэ. Жав гэрийн хин чинь эргэж ирэхгүй. Мөр мөсөн явчихсан. Тэд яагаад явчихсан юм бэ? Би тэднийг шархтуулаагүй штэ. Тотыг нь шархтуулсан. Гэхдээ энийг тооцохгүй үсттэй. Тэгэд гэрийнхэн нь үнэхээр явчихсан болохыг ойлгосон бяцхан Каин уурлаад уйлж эхэлнэ. Энэ үеэр имэн тэрэнд цагныхаа зүг сонсоход энэ зүүнний цохилтыг тоол. Тэгвэл уурч нь гарна гэж зааж өгч. Ингээд имээтэйгээ амьдрах болсон Каинд имэн бусдыг хохирох ямар таагүй байдгийг чадлаараа ойлгуулахыг хичээж байж. Тэр бүхэл гутлан дотор нь чулуу хийгээд бусдад таагүй мэдрэмж төрүүлэх үүнтэй адилхан байдаг гэж зааж өгсөн байлаа. Чи бусдад ийм муухай мэдрэмж төрүүлж хохироож болохгүй шүү. Имээ, та хитрхи их ярих юм аа. Би танаас яаж салах вэ? Хэрвээ чи хоолоо сайн идээд, хичээлээ сайн хийж, сургуулаа төгсөөд сайн ажилтай болвол имээгээсээ хол ганцаархан амьдарч болно. За тэр цагаас хойш Каин зогсоо зайгүй хичээлээ хийх болжээ. Улмаар тэр сургуулийнхаа хамгийн шилдэг төгсөгч болсон ч том хот руу явахыг хүссэнгүй. Харин ч тосгондоо нэг машин засварын газар нээгээд өөрөө тэрийгэ ажилуулах болсон байлаа.
Удалгүй Кайоны эмээ гэр дотор нь элдвийг үзэж явсан Иблистэй таарч тэрнийг ямар боловсруулалт айл сургууль төгссөн болохыг нь асуулаа. Гэвч Иблис эмээгийнх нь юу яриад байгааг ойлгохгүй байсан учраас бандсандаа тэндээс бошуухан гараад явна. Маргааш нь Кайон тариалангийн талбайн хажуугаар машинтайгаа явж байлаа. Тэгсэн тэнд ажиллаж байсан хүмүүс хоорондоо тэрнийг Кайонч ёстой гажиг амтэн шүү гэцгээж байна. Энийг анзаарсан тэр хажууд нь очиж зогсоод үүнийг мэрэгжлийн нэршлэр нийгмийн эсрэг зан үеийн эмгэг гэдэг юм шүү гэж хэлчихэд яваад өгдөг. Тэнд байсан хөгшчүүд хоорондоо бид энэ охиныг өсгөх гэж ямар их хичээлээд тэрний хүчээр л одоо хүртэл амтэн хүн алчхалгүй явж байна шүү дээ гэцгэнэ. Энэ үеэр Иблис тэдний дэргэд гинэд гараад ирнэ. Та нар Кайоныг өсгөх гэж тосгон даяараа хичээсэн гэсэн үг үү гэж асуухад цаад болонч ам уралдан ярьцгаана. Тэд Кайоныг хурц үзүүртэй зэвсгийн шинжтэй зүйл бариад явж байвал бушуухан тэрнийг нь булааж аваад оронд нь доторх бухимдлаа өөр юмд гаргахад нь тусалдаг байж. Ингээд Кайоны бага насны талаар бага зэрэг ойлголттой болсон Иблис тосгоноор явж байгаад анх удаа видео тоглоом олж харлаа. Тэгээд тэр тоглоомоор тоглож үзээд донтож өдөржин шүнжин тоглоно. Гэсэн ч тэр тоглож байгаа хүүхдүүдийг ялж чаддаггүй. Тэгээд хүн төрөлхтний технологи маш өндөр хөгжсөн болохыг ухаарлаа. Тэгээд бүх мөнгөөрөө видео тоглоом тоглолчихсан мань Иблис Кайон дээр очиод мөнгө гуйсан ч цаатхан зөвшөөрсөнгүй. Чи яаж тоглоом тоглох мөнгөтэй болсон юм? Ингээд Кайоны гайхсанд Иблис эмээгийнхэн төрөвчнээс хулгайлцсан гэдгээ хэлдэг. Уралсан Кайон тэрнийг зодох гэж дайрсан учраас Иблис тэндээс зүгтаана. Кайон өдөржин Иблисийг хайсан ч олсонгүй. Тэгээд аргаа бороод тэрнийг орхиж машиндаа суугаад буцаад давхитал Иблис гинэд замыг нь хаагаад гараад ирдэг. Гэвч ууралсан Кайон тэрнийг машинаараа өчиггүй дайрч орхиод давхиад явчихна. Тэгсэн Кайоныг бодит амьдрал дээр өвдөлт мэдрэх бүрд туслах Сайд нь өвдөлт мэдэрдэг байж. Тэгээд Сайд Иблист мөнгө өгөөд хамтдаа интернет кафе орлоо. Учир нь Сайд Иблисээс Кайоны сэтгцэн эмэггийн талаар олж мэджээ. Тиймээс тэр нь яг ямар учиртай эмгэг болохыг хамтдаа судалгаар интернет ухаж эхэлдэг. За тэгээд Кайоны сэтгцийн нөхцөл байдлыг ойлгож авсан Иблис тэрнийг сүрдүүлээд нэмэргүн байна гэдгийг гадарлаж эхэлнэ. Гэхдээ ямар ч тач тэр үнэхээр хүмүүсийн амь насыг юм чинээ боддгоо мó эсвэл тэрний дотор өчүүхэн төдийч болов хүн чанар үлдсэн юм уу гэдгийг шалгаж үзье гэж Иблис туслахтаа хэлдэг. Тэгээд Кайоныг ажлынхаа өрөөнд дасгалаа хийж байхад нь гаднаас нь түгжиж гал тавиад энэ байшин бүхэлдээ шатна. Энэ түүмэр тоцгоныг бүхэлдэнд шатааж мэднэ. Энэ бүх сүрлийг зогсоож чадах цорын ганц хүн нь чи. Зүгээр л нэг хүслээ хэлж гэж шахлаа. Гэвч галын тохиоллоос болж норсон Кайон ууртайгаар юу гэж өнөөдөр өөхөх цорын ганц хүн бол чи гэж хэллээ. Тэгэд яг ихэн зургүй арын хаалгаараа гараад ирнэ. Тэгэд гартаа турбаа бариад Иблисийг нэвширтлэн зодноо. Чи галаар тоглох дуртай мэдтэй? Хали хоёулаа тоглоё л доо. Ингээд ухаан жолоогүй зодож гарлаа. Гэхдээ чи хүмүүстэй ингэтлээ санаа тавьдаг гэж юу? Хүмүүс сайхан надад огтхон ч хамаагүй. Харин чи миний өнөөдрийн төлөвлөгөөг сүрүүлчлээ. Ингээд үргэлжлүүлээ зодноо. Энэ үеэр гал командынхаа ирээд Кайонд нэвширтлээ задуулж байгаа Иблисийг хараад гайхацгаадаг. Бандсан мань Иблис мэдхий санаа зовдоо би хүн биш болохоор өвдөлт мэдэрдэггүй юм. Ингэж тайлбарлах гэж оролдоно. Энийг нь сонсон Кайон дэлбэртлээ ууралж би чамайг бурхан руу чинь илгээгээд үгүй л дөө. Ингээд ухаан алдтал нь шанаадна. Гайхалтай нь гал командыг ирэхэд гал айл хэдийн өөрөө унтарчихсан байлаа. Тэр өрөө Кайон уламжлал ёсороо ганц найзуулах Минжитэй нэг хоолны газар дуулзаад хоол идлээ. Тэгээд Кайон эмээгээ нас барсан даруйд амиа хорлох бодолтой байгаагаа найзтай хэлнэ. Үнэн дээр Кайон олон жил өөхөх тухай бодож явсан байна. Тэдний яриаг үл үзэгдэгч болсон Иблис анхааралтай сонсно. Тэгсэн Кайон Иблисийг харчихна. Тэгээд Иблис руу хууралж хашгирсанд Иблисийг харахгүй байсан бусад хүмүүс тэрний ганцаараа яриад байна гэж боддог. Ингээд эвгүй байдалд орсон Кайон харих замдаа нэг хавчаар аваад Иблист өглөө. Энийг зүгөөд яв. Тэгвэл чи алга болсон ч хүмүүс энэ хавчаарыг харна. Тэгэхгүй бол намайг хүмүүс сэтгцэн эмгээг нь хүндрээд галзуурч гэж бодоод байна. Би энийг чинь сүвнээр болгоод хадгалч. Харин чи ядаж нэг хүслээ хэлж болохгүй юм. Чи яагаад дандаа хүсэл гэдэг юм? Чи надаас ангиж ирахыг тэгтлээ хүсэж байгаа юм уу? Тэгэлгүй яах вэ? Чи намайг 1000 жил дэнлүүнд хорсон штэ. Би чамайг зүйл дуусгахыг их хүсэж байна. Чи надтай уулзж байсан гэдгээ нотолж чадах юм уу? Чамайг би миний нүдэн дээр задралд орж үгүй болтол чинь хажууд чинь байсан шүү. За яах вэ? Тэгвэл би чамд ихний хүслээ хэлье. Миний ихний хүсэл бол мөрий. Би чамтай мөрий тавь. Хэрвээ чи энэ мөрийг ялвал би дараагийн 2 хүслээ амархан зүйл дээр хилээд чамайг чөлөөлнө. Тэгээд чи намайг алаарай.
За, энд хүрээд энэ галзуу сонирхолтой киноны эхний хэсгийн тайлбараа дуусгая. Дараагийн хэсгийг мэдээж аль болох хурдан тэгээд илүү уртаар тайлбарлах болно. Та нар маань твчэртэйгээр хүлээцгээж байдаг юм шүү. Гэхдээ та хэд нэг уйдахгүй болов гэж найдаад байгаа штэ бүрэн. Яг тэгэхээр наана Марвелын цоврал тайлбар маань орно шүү дээ. За тэгээд энэ галзуу сонирхолтой киног та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар Бари Центр банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллалаа. Бари Центр банк бус санхүүгийн байгууллага нь үл хөдлөх хөрөнгө болон дулаан зогсоол граш барьцаалсан зээлийг олгодог юм байна. Тэгэд хэрэгтэй хүмүүс маань 120-ын их хуралдаа офисын 12 давхурт байдаг 1201 тоотод очоод уулзна үзье. Замун дугаарын хамтрагчаар Mongolian Cheese Platter хамтран ажиллалаа. Баярт мөчигтэн улам нандин илүү амттай болгохоор тансаг амтыг урлаж байгаа юм байна. Сэтгэл зүрхээ шингээж захиргийнхын дагуу шинээр нь шууд үйлдвэрлээд өгдөг гэж байгаа. Баярын ширээгээ чимэх тансаг амттны цуглуулга, хором найр, төрсөн өдөр, сэтгэлийн бэлэглэгээх зэрэг үйл ажиллагаагаа бүгдийг нь тэдэнд даатах. Mongolian Cheese Platter. Мөрөнд description хэсэгт сошиал хаяг болон утасны дугаарыг нь оруулсан байгаа. Та нар маань сонирхоод үзээрэй. За тэгээд хэдүүлээ дараагийн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.